Аймгийн онцгой комиссийн 82 дугаар хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 1 өдөр хуралдсан. Хурлаас гарсан шийдвэрийн дагуу цар тахлын хумх зорилгоор өнөөдөр хотын захирагчийн орлогч Батуулд 5 өрхийн эрүүл мэндийн төвд явуулын шинжилгээ авах хүүхдийн автобусыг хүлээлт өглөө. Нийгмийн хариуцлагын хүрээнд элит хөгжил компани энэхүү 5 автобусыг өгсөн байна. Тус явуулын автобус нь ойрын хавьтал болон бусад орон нутгаас ирсэн иргэдийн тусгаарлалтын 6 дахь хоногт төрөвчлсөн шинжилгээг авах юм а. Шинжилгээний хариуцуулаар гарсан тохиолдолд PCR шинжилгээг авч тусгай бэлтгэсэн автомашинаар хариу гарах хүртэл төр тусгаарлах байрлуу тухайн иргэнийг тээвэрлэнэ гэж байна. Ингэснээр халдварын голомтыг бууруулж цар тахлыг хомих давуу талтай. За аймгийн онцгой комиссийн шийдвэрээр бол анхан шатны өрхийн эмнэлгүүд дээр бол явуулын анчлуурын үйл ажиллагаа зохион байгуулах ажил өрнөжийн энэтэй холбоотой дахин элит хөгжил компанийн маань бол нийгмийн хариуцлагын хүрээнд бол атуусаа гаргаж ингээд өрхийн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлэхээр болж байна. За энэ үйл ажиллагаа нь ямар үйл ажиллагаа гэхээр за шин шиндэг илэрсэн иргэд маань өрхийн эмнэлгүүдтэй бол одоо хандаж өрхийн эмнэлэг дээр орчихгүйгээр яг тухайлсан цэг дээр нь буюу тухайн багийн нутаг дэвшир дээр өрхийн эмнэлгийн үйлчлэгээ эрхэлж байгаа харьяаных нь иргэд нь хандангууд тухайн автобуснууд очиод явуулын онцлоор хийнэ. Явуулын онцлоор хамрагдангууд за иргэд маань сул эерэг болон эерэг гарсан тохиолдол за мөн түүний ойрын хавьтлуудыг бол шууд тэндээс энэ автобусандаа хязгаарлаж хагаад төр тусгаарлах байр буюу ажилтан тусгаарлах байрлал зөөвөрлөх энэ үйл ажиллагаа зохион байгуулахар болж байна. За үүнээс зөвхөн гэрээр шинжилгээнд хамрагдсан иргэдээс төрөвчлөөр авахд сөрөг гарсан мөртлөө PCR шинжилгээ бол давхар бас энэ явуулын автобусуудаар авагдах болно. Өөрөөр хэлбэл нэг гэрийн ойрын хавьтлууд дотоос нэг нь эерэг муу сул эерэг гарсан тохиолдолд ойрын хавьтлын хүмүүс нь хэдийгээр сөрөг гарсан ч гэсэн үндсэн PCR-ыг дахиж давхар аваад 24-48 цагийн дараа хариу гартал төр тусгаарлах байрлал явуулах. Төр тусгаарлах байрлал явуулахгүйгээр гэрийн ажилт руу явуулах хүмүүс нь болохоор хоёр дундаа давхар хамрагдчихсан 14 хон ч гэсэн усуудыг шинжилгээ нь төрөвчлөнээр сөрөг гарсан тохиолдолд PCR-ын шинжилгээнд давхар аваад хариу гартал 24-өөс 48 цагийн дотор хариу гартал гэрийн тусгаарлалтанд байлгахаар ийм зохион байгуулалтыг хийхээр өнөөдрийн ажил эхэлсэн бий явж байна.